2026 оны 3 дугаар сарын 20-нд нар хоньны ордонд орон хаврын тэнцэл болж астрологийн шинэ жил эхэлж байна. Энэхүү астрологийн шинэ жил маань гэртэлтийн дараах энерги, заасны ордны төгсгөл болон хаалт, үүлийн үрийн эргэлтийн цэгүүд болон буд ухралтын эргэлзээтэй нөхцөл байдлын дараахан болж байна. Хоньны ордны улирал эхлэхээс өмнө хүн буюу 1 хоногийн өмнө 3 дугаар сарын 19-нд загасны ордонд шинэ сар гарan астрологийн шинэ жил эхэлж буй энэхүү өдөр нар маань хоньны ордонд орон буд маань шулуун хөдөлгөөнд орж бидний амьдралын өмнөх бүлэг хаагдан дараагийн бүлэгтээ бэлэн биш байсан ч гэсэн урагшлагаас өөр аргагүй энерги нөхцөл бүрдэж өгсөн байна. Астрологийн шинэ жил гэдэг нь нар маань хоньны орд руу тэг хэм рүү буюу тухайн ордныхоо эхлэл хэсэг рүү орж буйг хэлдэг. За хоньны орд маань өөрөө 12 ордныхоо эхлэлийг илэрхийлж байдаг орд буюу ямар нэг байдлаар эхлэл, эрч хүч, энерги, хөдөлгөөн, амьдралын одоо ийм бодит эрч хүчийг илэрхийлж өгч идэг орд байгаа. За тэгэхээр жил болгоны энэ үе мөчид бүх зүйл загасны орд буюу төгсгөлийн ордноос хоньны орд буюу эхлэлийн орд руу орж өгч идэг. Иймээс бид ямар нэг байдлаар өмнөх зүйлсээ хаах, бууж өгөх, мөрөөдөх, төгсгөх зэргээс илүү үйлдэл авах хөдөлгөөнд орох эхлэлийн зэг рүү орж өгч идэг. Ингэснээрээ хоньны ордны улирал нь зүгээр нэг дараагийн улирал гэхээсээ илүү 12 ордны шинжлэлийн цэг болж өгч идэг. За гэвч энэ 2026 онд болж буй астрологийн шинэ жил маань илүү хүнд, илүү нөлөө бүхий гаригуудын хөдөлгөөндор болж байна. 3 дугаар сарын 20-нд буюу тухайн хаврын тэнцэл болж астрологийн шинэ жил гарч байгаа өдөр гаригууд хаана байрсан байгааг та хэдий танилцуулъя. Нар сар, сугар гариг, санчир гариг болон далайван гаригууд хоньны ордон дээр байрлсан. Буд болон ангараг гаригууд загасны ордон дээр, Бархасад гариг мэлхийн ордон дээр шулуун хөдөлгөөнд орсон. Тэнгэрийн ван гариг нь үхрийн ордон дээр, дэлхийн ван гариг нь хумхын ордон дээр тус байрлсан байна. За ингэснээрээ ерөнхийдөө бол загасны ордноос бүх зүйлс рүү хоньны орд руу шилжих буюу бүх зүйлээ тавьж явуулах, зөв мэдрэмж, ядрах, за түүнээс гадна сүнслэг одоо цэвэрлэгээ хийх зэрэг шилжилтээс хоньны орд руу буюу хөдөлгөөн эхлэл, сонголт, үйлдэл, за үгүй бол амьдралын төлөө тэмцэх гэсэн энерги рүү чиглэсэн ямар нэг байдлаар зөөлөн гэхээсээ илүү ширүүн гаригуудын хөдөлгөөнтэй үе эхэлж байна. Түүнээс гадна гаригууд нь өөрсдөө ордоо солих бас илүү онцлог мөч байгаа. За тэгэхээр энэхүү эхлэл маань ямар нэг байдлаар сэтгэл зүйн хувьд бид маш их зүйлийг мэдэрсэн, үерэлсэн юм шиг хэцүү зүйлсээ ард давж гарсан, үүлийн үүрийн зангилаануудыг дуусгасан, тэдгээрээсээ цэвэрлэгдсэн, за тэгээ сүнслэг байдлын хувьд төөрөгцөн байдлаасаа илүү гарах шаардлагатай нөхцөл байдлыг бүрдүүлж өгч байна. Бид өөрсдийн дотоод үннийг ямар нэг байдлаар бусдад харагдахуйц ил үйлдэл болгох ёстой жил болж өгч гин гэж би бол харж байна. За яагаад вэ гэх юм бол санчир болон далайван гариг хоёр нь хоньны ордонд хоорондоо холбогдож байрлсан байгаа. За энэхүү холбоос нь 36 жилдээ нэг жил болдог буюу нийгэм одоо дэлхийд дахины хүрээнд болон бидний хувийн амьдралд ч тэр маш том эхлэлийг буюу 36 жилийн шинэхүү циклийг эхлүүлж өгч идэг. За энэ талаар та дэлгэрэнгүй бичлэг үзмээр байх юм бол би энд дээр линкээр оруулж өгье. За ингэснээрээ ямар нэг байдлаар бидний мөрөөдөл хангалттай байхаа болж байгаа. Бидний алсын хараа за тэгээ сэтгэл хөдлөлүүд хангалттай байх гэхээсээ илүү эсэргээрээ бид юунд итгэж үнэмшиж байна вэ? Түүнийг зөвхөн мөрөөдөх гэхээсээ илүү түүнийг боддоор хэрэгжүүлэх, тэрийгэ болох ёстой. Буюу тиймэрхүү зүйлс рүү чиглэгдэж, хөтлөгдөж, шахагдаж өгч байна. За тэгэхээр дэлхийд дахиндаа бүх хүмүүсийн хувьд ямархуу зүйл бид нар одоо сурах хэрэгтэй болж байна вэ гэх юм бол бид зүгээр л юу хүсэж байна гэдгээ бодох биш, юуг илүү босгомоор бүтээмээр байна вэ? За юу мэдэрмээр байгаа гэхээсээ илүү мэдрээд байгаа зүйлийнхаа төлөө юу хийж шийдэх юм бэ? За ямархуу мөрөөдөлтэй вэ гэхээс илүү бодит амьдрал дээрээ чихэр их зүйлийг өөрч бүтээж хэрэгжүүлж чадах юм бэ гэдэг зүйлийг асууж байна. Өөрөөр хэлбэл бидний ямар нэг байдлаар төсөөлөл бодит байдалтай хоорондоо уулзсан. За тэгээд
бидний хүсч тэмүүлж буй зүйлс ямар нэг байдлаар биднээс хичээл зүтгэл шаардсан. Бидний алсын хараа биднээс итгэл урам зориг болон эрч хүчтэй тэрнийхээ төлөө тэмцэх тиймэрхүү зүйлсийг шаардсан жил болж байна. За яг энэ өдөр маань давхар бод гараг маань шулуун хөдөлгөөнд орж байгаа. За ингэснээрээ ямар нэг байдлаар биднэрт бодит байдлаа илүү үнэлэн дүгнэх зэгцтэй харт итгэх боломж олдож байгаа боловч бүх зүйл маш хурдан будын ухралт зогслоо гэд илүү зэгцтэй ойлгомжтой болно гэсэн үг. За бидний ямар нэг байдлаар бодол манандсан байлаа гэж бодоход энэ нь баг багаараа жоохон тайлагдах. Эргэлзээ аажим уусч эхлэх. За тэгээд бусадтай харилцах харилцаа баг бага аажим байдлаар сэргэх болно. Ингэснээрээ бид ерөнхийдөө бол өмнө байсан шиг хүн байж болохгүй юм байна. Энэ нөхцөл байдал дуусан гэдгийг мэдж байгаа. Үйлдэл хийх ёстой байгаа ч гэсэн яг дараагийн бүлэгтээ ямархуу байдлаар хандах ёстой вэ, юу хийх ёстой вэ гэдгээ мэдэхгүй байх болно. Энэ нь болохоор та ямар нэг байдлаар алдаа оноотой төөрөгдсөн байгаад байгаа гэсэн үг гэхээсээ илүү энэ нь цаанаасаа өгдөж байгаа энерги учраас өөрсдөө чамлалтай хүнд үгүй бол ширүүн битгий хандаарай. За бод гараг шулуун болох хөдөлгөөнөөс гадна энэхүү астрологийн шинэ жил болохоос 1 хоногийн өмнө загсны ордонд шинэ сар гарсан та хэдийг бас хүслээ битсэн болов уу гэж бодож байна. За тэгэхээр энэхүү жил маань үүний дараахан буюу 1 хоногийн дараа болж байгаа учраас ямар нэг байдлаар өөрийнхөө илүү дээд замнал мөрийг хөөж байгаа буюу сэтгэл зүйн хувьд, сүнслэг байдлын хувьд, зүүн бэлгийн хувьд илүү хүчтэй болж байгаа хүмүүс буюу ямар нэг байдлаар хурдан огцом ийм шийдвэр гаргаж байгаа, бодлогогүй хандж байгаа хүмүүст биш. Юу бодит үнэн бэ? Юу дуусгар болсон бэ? Юу бол халташгүй зүйл юм бэ? Юу эхлэх ёстой юм бэ гэдэг байдлаар илүү өөрийнхөө дээд замнал мөрийг хөөсөн, өөрийнхөө хэн болох ёстой руу зөвлөж чиглэж байгаа хүмүүст илүү ялалт болох жил болно. За үүнээс гадна Мархасад гараг маань 3 дугаар сарын 11-ээс эхлэн шулуун хөдөлгөөнд орсон байгаа. За ямар нэг байдлаар өмнө оны 11-р сараас хойш таны амьдралын ямар нэг хэсэг саадтай бэрхшээлтэй та тэдгээр зүйлстэй холбоотой их зүйлийг эргцүүлэн бодсон яах вэ гэдэг шийдэл хайсан дотгошоо илүү өнгийс үе байсан бол тэр маань дуусаж илүү бидний өсөлт хөгжилд илүү амархан болох болно. Бид нар өөрсдөө итгэл найдвар түүнээс гадна сэтгэл зүйн ийм ухаалаг зан чанарууд байдлууд маань гацсан байсан зүйлс түүнээс гадна хөдлөх тиймэрхүү энергийг дагуулж ирж байна. За бүх зүйлийг том дүр зургаар нь хараад үзэх юм бол энэ оны 3 дугаар сарын 20-наас ахуулаад дараа оны 3 дугаар сарыг дуустал ямархуу зүйлс тохиолдох боломжтой вэ гэх юм бол нэгдүгээрт та өөрийнхөө дүр төрх зан чанарыг дахин хинбэ гэдгийг үнэлэн дүгнээд өөрийгөө бүтээх боломжтой. За яагаад вэ гэх юм бол бид өөрсдийнхөө ямар нэг байдлаар хуучин байсан зан чанарыг тэр байдлаараа өргөжлүүлэх боломжгүй гэдгийг ухаарах болно. За энэ нь болохоор санчир гаргийн нөлөөтэй. За хоёрт нь гэх юм бол ямар нэг байдлаар та мөрөөдөж байсан зүйлээ илүү бүтэцтэй болгоод хэрэгжүүлж эхлэх шаардлага гарна. За учир нь Далаван болон санчир гараг хоёр хоёулаа хоньны ордонд орсон буюу ямар нэг үйлдэл хийхгүйгээр мөрөөдөх гэхээсээ илүү сахилга баттай хатуужилтай байгаад түүнийг бүтээх ёстой нөхцөл байдлыг үүсгэж өгч байгаа. Гуравт нь гэх юм бол ямар нэг байдлаар өөрийнхөө сэтгэл зүйн хувьд өөрийнхөө үнэтэй нүүр тулж байж түүнийхээ дараагаар үйлдэл хийхийг шаардаж байгаа. Учир нь юу вэ гэх юм бол загасны ордны энерги дуусан бод ухрах шулуун ухрах хөдөлгөөнд орсон буюу эдгээрийн дараахан болж байгаа астрологийн шинэ жил маань эхэлж байгаа учраас өөрийнхөө дотоод хүнийг сонссон өөртөөгөө илүү дүүцсэн зүйлс хийж байгаа хүмүүст энэхүү энерги илүү ээлтэй тусгана байна. За дөрөвдүгээрт нь гэх юм бол хайр дурлал хүсэл болон үнэт зүйлсийнхаа талаар илүү шулуун шударга болох шаардлага гарч байна. Сугар гараг маань энэхүү бүх хөдөлгөөн эхлэхэд аль хэдийн хоньны ордон дээр орчихсон байх учраас бидний хүсэл зориг бүх зүйл илүү шулуун шударга, илүү төвчээргүй. За ямар нэг байдлаар тодорхойгүй байдлыг илүү төсвөрлөх чадваргүй буюу тиймэрхүү нөхцөл байдал руу орж байгаа. Тавт нь гэх юм бол санхүүгийн хувьд, эд баялагын хувьд докторгүй байдал үргэлжилсэн хэвээрээ байна.
Тэнгэрийн ван буюу Уранус гариг маань үхрийн ордон дээр байрласан хэвээрээ байгаад байгаа учраас мөнгө, аюулгүй байдал, хоол хүнс, газар тариалан, за үнэт зүйлс, систем зэрэгтэй холбоотой зүйлс одоо хүртэл ямар нэг байдлаар хэлбэлцсэн, тогтворгүй, өөрчлөгдөх боломжтой хэвээр байна. 6-ад нь гэх юм бол нийгмийн бүлэг, нийгэм бүхэлдээ болон ямар нэг бүлэг хүмүүсийн одоо эрх мэдэл бүх зүйл өөрчлөгдсөн хэвээр байгаа. За энэ нь болохоор дэлхийн ван гараг маань Хумхын ордонд орсон буюу Бомбей 900 эхэлсэн гэдгийг та хэд бас мэдж байгаа болов гэж бодож байна. За энэ 220 жилийн их томоохон хөгжлөлттэй үеийг эхлүүлж өгч байгаа. Ингэснээрээ нийгмийн сүлжээ, техник, технологи одоо үзэгчид ямар нэг байдлаар STEM тогтолцоо болон нийгмийн сүлжээний эрх мэдэл өөрчлөгдөх, шилжих зэрэг боломжтой буюу эдгээрээр дамжуулан бид нар дараагийнхаа түвшинд гарах, шинжлэгдэх нөхцөлийг бүрдүүлж байгаа. За тэгэхээр 12 ордны 6 тал руу орохоос өмнө та хэдтэй сануулж хэлэх зүйл байна. Ихэнх үзэгчид маань ерөнхийдөө бол одоо төрсөн сараараа мэддэг өөрийнхөө орд буюу нарны ордороо 6-гаа сонсоод байдаг. Амьдралдаа тохиолдох боломжтой зүйлийг илүү бодиттой юунд болох вэ гэдгийг мэдхийн тулд та хэдтэй заавал мандалт ордороо 6-гаа сонсоорой гэж зөвлөмөр байна. Мандалт ордын талаар мэдээлэл оруулсан бичлэгийг би та хэдтэй энд дээр линк болгоод оруулаад өгье. За төрсэн цагаа мэддэг бол энэхүү одоо мандалт ордоо мэдэж авах боломжтой бөгөөд хэрхэн тооцоолж гаргаж авах талаар дахиад энд өөр бичлэг оруулсан байгаа тул энд бас давхар линкээр оруулаад өгье. За хэрвээ та надтай холбогдсон өөрийн зурхааг уншуулах, за хосын зохицлоо үзүүлэх буюу харилцаа дараагийн түвшинд аваачих гэсэн боловч урт удаан хугацаанд ямархуу байх гэдгийг мэдмээр байгаа, асуудал үүсэх сэдвүүдэд мэдмээр байгаа. За түүнээс гадна аль хэдийн урт удаан хугацааны харилцаанд орчихсон, гэр бүлтэй болчихсон, хүүхэдтэй болчихсон хэрнээ хосын асуудал гараад байдаг бол хосын одоо зурхааг уншуулах боломжтой байдаг. За түүнээс гадна ерөнхийдөө бол олон үйлчилгээ байгаа тул та хэд миний Facebook болон Instagram пэйжүүдээр зочлоод үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой шүү. За тэгээд 12 ордны 6 руу орцгоё. Хоньны орд, хоньны мандалт, нар, сар. За хоньны ордны хувьд энэхүү жил нь та хэд өөрөө өөрсдийнхөө амьдралын бүх талбарыг шинжлэх боломжтой буюу тгээс эхэлж байгаа мэд шинэ жил болж өгч байна. За энэхүү хин нэгэн шинэ хүн болж байгаа буюу заавал өөрийгөө өөрчлөх шаардлагатай болж байгаа гэдгийг илүү мэдэрч байгаа болов уу гэж бодож байна. Жил маань өөрөө санчир болон далайн гаригууд таны ордон дээр холбогдож байрласан байгаа учраас та ерөнхийдөө бол ямар нэг байдлаар илүү их дарамт шахалт үүрэг хариуцлагыг мэдрэх. За тэгээд ингэснээрээ хувь хүний үүднээс та ерөнхийдөө зөвхөн өсөх гэхээсээ илүү соригдож байгаа, шинжлэгдэж байгаа хэн бэ гэдгээ илүү олж тодорхойлох боломжтой болж байгаа. За ингэснээрээ энэ дараагийн 365 хоногийн хугацаанд та өөртөө маш одоо томоохон өөрчлөлтүүд хийх, өөрийнхөө одоо дүр зураг хэн бэ гэж боддог талаараа одоо солигдох, за шинэ амьдралдаа үүрэг ролд тоглох, ямар нэг байдлаар бусдын өмнө ил гарах шаардлагатай болох, түүнээс гадна удирдах албанд тушаалд орох, за ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг удирдах, чиглүүлэх дарамт шахалт мэдрэх. За үгүй бол ямар нэг байдлаар амьдрал таныг илүү одоо шинэ зүг чиг рүү түлхсэн томоохон сонголт болон шийдвэрүүдийг гаргах боломжтой. За энэхүү жил маань танаас ерөнхийдөө бол хамгийн чанган байгаасаа хамгийн реакц одоо амархан хариу урвал үзүүлдэг байгаасаа гэхээсээ илүү бодиттой төлөвсөн нэгэн болохыг шаардсан жил байх болно. Үхрийн орд, үхрийн мандалт, нар, сар. Үхрийн ордны хувьд энэхүү энерги нь та хэдийн 12 дугаар гэр дээр болж байгаа учраас ямар нэг байдлаар та хэд дотооддоо өөрийгөө ангаах гэдгийг, за хуучин ямар нэг байдлаар өөртөө хураасан, өөрийгөө ямар нэг байдлаар кодлсон байсан ухамсар тагаа одоо илүү тулж ажиллах, тэднэрийгээ тавьж явуулах, сүнслэг байдлаар одоо шинэ зүйлсийг туршиж үзэх, магадгүй бясалгал туршиж үзэх ч юм уу, үгүй бол сүнслэг далд ертөнцийн талаар судлах ч юм уу, тиймэрхүү зүйлс хийх боломжтой. Энэ жилийн хугацаанд та ерөнхийдөө бол илүү ганцаараа байх шаардлага гарах, за дараагийн ерөнхийдөө амьдралынхаа хэсэгт бэлтгэхийн тулд илүү бүх зүйлийг одоо бусдын нүднээс далдуур хийх, түүнээс гадна сэтгэл зүйн хувьд өөрийгөө цэвэрлэх, шинжлэх, ямар нэг байдлаар таны энергийг сордог хүмүүс болон зүйлсээс зайгаа барих буюу тэдгээрийг хийхэ болох зэрэг шаардлагатай болох болно. За үүнээс гадна
Тэнгэрийн ван гараг маань үхрийн ордон дээр байгаа хിവэрэ байгаа учраас ямар нэг байдлаар та өөрөө хэн бэ гэдг нь маш одоо юм тогтворгүй бөгөөд шинжлэгдэж байгаа. Өөрөөр хэлбэл тайван тогтвортой за тэгээ өөрчлөлтөд дургүй үхрүүдийг манд илээх савлуулж байгаа болов уу? Эхрийн орд, эхрийн мандалд нар сар. За эхрийн ордныхны хувьд энэхүү одоо астрологийн шинжилэл нь таны 11-р гэрийг илүү одоо идэвхжүүлж өгч байна. Энэ нь болохоор таны найз нөхөд, найз нөхдийн хүрээлэл, за хин нэгэнтэй хамтардаг зүйлс болон урт удаан хугацааны зорилгыг илэрхийлж өгж байгаа. За буд гариг шулуун хөдөлгөөн загасны ордонд орчихсон учраас та хэдийн бодол санаа илүү зэгцрээд одоо манантаад эргэлзээд үгүй бол төөрөлтөд байсан бол тэдгээр нь зогссон одоо сайхан жил болж өгж байгаа болоо гэж бодож байна. За ингэснээр энэхүү жил маань та ямар нэг байдлаар өөрийнхөө одоо хуучин хүрээлэлд байгаа хүмүүстэй тааж тохиргоо болчихсон хэн байгаа вэ гэдгээс тань шал өөр болчихсон бол тэдгээрээсээ харилцаа холбоогоо таслах. За түүнээс гадна танд одоо хэрэгтэй үгүй бол одоо чухал байж болох үе хүмүүстэй харилцаа холбоогоо сэргээх. Захин байдлаар ямар нэг байдлаар хүмүүст одоо үзэгчдтэй болох платформоо хөгжүүлэх зэрэг зүйлсүүд болох боломжтой. Өөрөөр хэлбэл ийм нийгмийн сүлжээн дотор та бусдад илүү одоо анхаарлыг нь татах цаанаасаа сайхан энергитэй байна. За түүнээс гадна ямар нэг байдлаар урт удаан хугацаанд танд илүү утга учиртай байгаа зүйлд зэрэгээ олох. За тэгээ түүнийхээ араас илүү хөөж эхлэх нөхцөл бүрдсэн байна. Ийм учраас та ямар нэг байдлаар өөрийгөө хүрээлэлэх хүмүүсээ илүү одоо анхаарч нарийн сайн сонгоорой. Яагаад гэвэл таны одоо эргэн тойронд байгаа хүмүүс энэ жил танд маш их нөлөөлөх болно. Сайхан хүмүүстэй нөхөрлөөд өөрийнхөө хэн болмоор байгаа хүмүүсээр хүрээлүүлж чадах юм бол та тэр хүн одоо болмоор байгаа хүндээ хүрэх боломжтой. Ямар нэг байдлаар хуучин хүмүүсээ тавьж явуулж чадахгүй байх юм бол тэр хуучин дүр төрхтэйгөө гацах боломжтой юм аа. Мэлхийн орд, мэлхийн мандалд нар сар. За мэлхийн ордныхны хувьд энэхүү одоо шилжилтэн та хэдийн 10 дугаар гэр дээр буюу ажил мэргэжил карьер бусад харагдах байдал зэргийг илэрхийлдэг гэр дээр нь болж байгаа гэсэн үг байна. За тэгэхээр түүнээс гадна Бархасад гараг маань шулуун хөдөлгөөнд орсон учраас ямар нэг байдлаар та хэдий сэтгэл санаа унсан, амьдралаа эргцүүлж дүгнсэн, өөрийгөө хинбэ гэдгийг олохгүй 11-р сараас хойш төөрөлдөж байсан бол тэдгээр нь онгойж ирээд сайхан болж байгаа болов уу гэж бодож байна. Ингэснээр та хэд өөртөө итгэл амьдралыг үзэх үзэл эрч хүчээ илүү олж авч байгаа болов. За энэ жилийн хувьд та хэдэд ажил мэргэжлээ илүү дээшлүүлэх, албан тушаал ахих, за бусдын нүдэнд илүү харагдах, үүрэг роол нэмэгдэх ямар нэг байдлаар танд одоо ажлын хувьд ноогдох үүрэг хариуцлага өөрчлөгдөх, за үгүй бол амбиц өөрчлөгдөх, илүү хүмүүс таныг таних болон ямар нэг байдлаар та өөрийгөө илүү нухацтай авч үзээд ажил мэргэжилдээ ч гэсэн тиймэрхүү хандлага гаргах боломжтой нөхцөл бүрдэж байгаа болов уу? За тэгэхээр ямар нэг байдлаар олонний түмэн одоо гарахаас битгий агаараа буюу энэ жил танд маш таатай сайхан жил болохоор байна. Арслангийн орд, арслангийн мандалд нар сар. За арслангийн ордны хувьд энэ жил нь та хэдийн 9-р гэр дээр гаригууд нь одоо нөлөөсөн байгаа буюу та хэд ямар нэг байдлаар бусдад ямар нэг юм заах, ном хэвлүүлэх, за үгүй бол боловсрлоо ахиулан дээшлүүлэх, магистр доктортой сурах, үгүй бол нарийн төвөгтэй зүйлсийг эзэмсэн сурах, гадаад улс орн руу аялах, за үгүй бол одоо хууль эрх зүйн талаас ямар нэг бичиг баримт хөөцөлдөх, дэлхийг үзэх ертөнцөө одоо үзэл бодлоо өөрчлөх, амьдралдаа ямар нэг илүү том дүр зургаараа ямар нэг утга учиртай зүйлийг хайх, сүнслэг байдлаараа хөгжих боломжтой үе ирж байна. За ингэснээрээ таны одоо амьдарч байгаа амьдрал нь ямар нэг байдлаар таны одоо хүсэл мөрөөдлөөс илүү жижигхэн байгаа гэдгийг та ухаарах боломжтой болов. Ингэснээрээ та илүү хол аялахаар шийдэх, ямар нэг чухал зүйлийг сурахаар шийдэх, түүнээс гадна өөрийнхөө одоо ямар нэг байдлаар ухаарсан ухаарлуудаа бусадтай хуваалцах болон бусдад зааж эхлэх. Иймээс та хэд илүү томоор мөрөөдөд итгэх, илүү том дүр зургаар харах, илүү том эрсдлийг авахд таатай жил тохиож байна. Олон хүнд хүрэхүйц ямар нэг зүйлийг бүтээх үгүй бол нийтлэх, өөрийнхөө одоо хуучин итгэдэг байсан үзэл бодлыг орхих, түүнээс гадна ямар нэг өөртөө илүү утга учиртай, илүү одоо юм хүчтэй зүйлийг бий болгоод түүнийхээ төлөө итгэл үнэмшлэрээ үйлдэлүүд хийх боломжтой болов уу? Охины орд, охины мандалд нар сар.
За охины ордныхны хувьд энэхүү астрологийн жил нь та хэдийн 8 дугаар гэр дээр тохиож байгаа буюу өөр хэн нэгэнтэй дундын хөрөнгө мөнгө санхүү, өөр шир татвар за түүнээс гадна ямар нэг байдлаар одоо хосын гүн гүнзгий харилцаа холбоо, итгэлцэл, айдсууд болон сэтгэл зүй одоо юм шархууд гүн гүнзгий мэдрэмжүүдийг илэрхийлэх гэр дээр болж байна. За ингэснээрээ энэ ямархуу одоо байдлаар та хэдэд нөлөөлөх вэ гэх юм бол та хэн дүр ширтэй вэ? Та юугаа хуваадаг вэ? Та юунаас айдаг вэ? За танд юу илүү айгуу тийм хүчтэй нөлөөлөд байна вэ? Та хинтээ илүү орооцолтоод байна вэ? За ямар нэг байдлаар ямар үнэндээ нүүр тулаагүй байна вэ гэдэг асуултуудыг та хэдээс асуусан гүнзгий нөлөөсөн жил болох болов. Ингэснээрээ ямар нэг байдлаар та ийм чухал томоохон санхүүгийн шийдвэрүүдийг гаргах ямар нэг байдлаар өөр хүмүүс үгүй бол одоо ийм томоохон зүйлүүдээр дамжуулан тусламж орж ирэх өөр шир болон одоо энэ татвартай холбоотой асуудлуудаа дахин одоо өөрөөр төлөвлөн зохицуулах илүү гүн гүнзгий холбоос үүсгэх за ямар нэг байдлаар итгэдэггүй хостойгоо асуудалтай байсан бол тэдгээр асуудлууд дахин гарч ирээд өөрийгөө ангаах эдгэх боломжтой болох сэтгэл зүйн хувьд өөрийгөө илүү гүн гүнзгий түвшинд цэвэрлэх өөрийнхөө одоо далд хумцартай илүү ажиллах боломжтой болох. За түүнээс гадна ямар нэг байдлаар хэн нэгнийг тавьж явуулж чадахгүй алтгаас айдаг нөгөө хүний удирдах гэж оролдог иргэшээлтэд оруулах гэдэг нөгөө хүнээсээ хамааралтай байсан бол тэдгээрийгээ илүү шийдэх, анзаарах болон түүндээ ажиллах боломжтой нөхцөл үе ирж байна. За өөрөөр хэлбэл энэ жил та өөртөө илүү үнэн шударга болон бусад хүмүүс ч гэсэн илүү үнэн шударга шулуухан харилцаа ярих. За тэгээд өөрийнхөө одоо анзаарахгүй байсан зүйлийг анзаарч хэлж чадах юм бол түүнээрээ өөрчлөх боломжтой үе ирж байна. Харин түрүүн дээр дулцсан зүйлсийг одоо нүүрэлдэж тулж ажиллаж чадахгүй байх юм бол эсэргээрээ тэдгээр зүйлс нь таны амьдралыг сүрүүлэх маш том одоо хүнд дарамт шахалтуудыг тулгарах хүртэл боломжтой тул та хэд анхаарал эдгээртээ заавал тулж ажиллаарай гэж зөвлөе. Жинлүүрийн орд, жинлүүрийн мандалд нар сар. За жинлүүрийн ордныхны хувьд энэ нь болохоор бүхэлдээ та хэдийн хосын харилцаа, бусдад нэг нэгтэйгээ харилцаа холбоо түншлэлийн гэрүүд дээр тохиож байна. За ерөнхийдөө бол одоо 50 доктортой эв нэв найрамдлыг баримтлагдаг жинлүүрүүдийн хувьд энэхүү жил маань одоо өөр хүмүүс таны амьдралд орж ирээд ямар нэг байдлаар таныг одоо идэвхжүүлдэг, танд одоо анзаараагүй байгаа зүйлсийг нь анзааруулж харуулдаг, үгүй бол таныг сордогч юм уу? Үгүй бол ямар нэг байдлаар та ямар одоо тал дээрээ өсөж хөгжих ёстой байна вэ гэдгийг танд харуулж өгөх үед маш томоохон жил болж байна. Ингэснээрээ хосын харилцааны хувьд та хэд ямар нэг байдлаар чухал шийдвэрүүд гаргах боломжтой. Хин нэгэн шинэ хүнтэй харилцаа холбоо үүсгэх. За үгүй бол ямар нэг байдлаар үйлчлүүлэгчтэйгээ илүү одоо юм хүчтэй холбоо үүсгэх, үйлчлүүлэгчтэйгээ дагаад чухал шийдвэрүүдийг гаргах. За үгүй бол томоохон гэрээ хэлэлцээр хийх. Хайр дурлалын асуудал дээр илүү шулуун шударга байх, тодорхойгүй байдлыг илүү төвчгүй байх. За тэгээд илүү ийм одоо эрмэг зоримог шийдэмгий хүмүүс таны амьдралд орж ирэх. За ямар нэг байдлаар одоогийн харилцаа нь ямар нэг статус тодорхойлогдоогүй буюу одоо гэрэлсэн үерхэж байгаа ч юм уу сүй таасан гэдэг нь тодорхой болоогүй байгаа бол тэр нь одоо тавигдах ёстой буюу одоо шаардлагачихсан тулаад ирж гисэн та тэрийг одоо тодорхой байхгүй байх юм бол төвчгээргүй нөхцөл байдал буюу энерги одоо үүсч өгч байна. За тэгэхээр жинлүүрүүдийн хувьд маань энэхүү жил ямар нэг байдлаар бусдаас орж ирж байгаа дарамт шахалтанд бусдыг буруутгах гэхээсээ илүү та өөртөө одоо үнэлэх үнэлэмж бусдад тавьж байгаа одоо хил хязгаар стандарт хүсэл болон өөрийгөө хэрхэн тодорхойлж байгаа гэдгийг танд толдож харуулж байгаа учраас сурах ёстой сургамжуудаа сайн сурж аваад илүү анхаарал болгоомжтой байгаарай гэж зөвлөе. Хилэнцгийн орд, хилэнцгийн мандалд нар сар. За хилэнцгийн ордныхны хувьд энэхүү одоо астрологийн шинэ жилийн маань нөлөөлөл та хэдийн 6 дугаар гэр дээр болж байна. Ингэснээрээ та хэдийн ажлын өдөр тутмын орчин нөхцөл, эрүүл мэнд, татал зуршил, үүрэг хариуцлага болон бусдад нөлөөлөх хэр үр бүтээлтэй байдаг вэ? Буюу ерөнхийдөө бол өдөр тутмын амьдрал хуваарлалт зэрэг илэрхийлдэг гэр дээр тань болж байгаа. За ингэснээрээ юу тохиолдох боломжтой гэх юм бол ажил мэргэжлээ солих, хуваарьтаа өөрчлөлт оруулах, за түүнээс гадна эрүүл мэндийн анхаарахгүй тоохгүй орох юм бол ямар нэг байдлаар эрүүл мэндийн асуудал тулгарах, түүнээс гадна илүү одоо үүрэг хариуцлагатай байх, өөрийнхөө одоо дадал зуршлыг сайжруулах,
өөртөө бүх зүйлийг амархан болгох тийм систем тогтолцоог үүсгэж өгөх буюу өдөр тутмын амьдрал тань илүү үүрэг хариуцлагууд орж ирэх болно. Номын орд, номын мандалд, нар, сар. За номын ордны хувьд энэхүү астрологийн шинжил маань та хэдийн 5 дугаар гэр дээр тохиож байгаа учраас таны амьдралд ерөнхийдөө илүү сайхан өөдрөг гой зүйлсийг татаж дуудаж өгч байна. Энэ нь болохоор та хэдийн 5 дугаар гэр дээр буюу хайр, дурлал, романс, баяр баясгал, за хүсэл тэмүүлэл, өөртөө итгэл, өөрийгөө илэрхийлэх байдал, хүүхэд болон амьдралыг амьдрахад аз жаргалтай болгодог зүйлсийг илэрхийлдэг гэр дээр нь тохиож байна. За ингэснээрээ ерөнхийдөө бол загасны ордон дээр байсан ийм сэтгэл зүйн хувьд хүнд дарамттай мэт санагдсан мэдрэмжүүд арилж ижилхэн гал махбодтой орд руу бүх энерги нь чиглэж байгаа учраас та хэд илүү эрч хүчтэй энергитэй болох боломжтой. Ингэснээрээ та хэд хайр дурлалд ямар нэг байдлаар дурлах, за түүнээс гадна бусад хүмүүс танд илүү татагдах, ямар нэг байдлаар урлаг, уран бүтээл туурвдаг ямар нэг зүйл бүтээдэг бол тэрэн дээрээ илүү нухацтай хандах, бүтээл жонгод хийх цаанаасаа сэтгэлэн төрж өгөх. За хүүхэдтэй холбоотой бол эцэг их байхтай холбоотойгоор ямар нэг байдлаар та өөрийгөө өсгөн хөгжүүлэх боломжтой жил ирж байна. За тэгэхээр номын ордныхан маань өөртөө ямар нэг байдлаар ийм таныг амьд мэдрүүлдэг зугаатай зүйлс дуртай учраас энэ жил маань та хэдийг тэр зүйлээсээ илүү ийм бодтой зүйл бүтээж аваасаа гэсэн хүсэлтэй буюу тийм зүйл шаардсан жил болж байна. Тийм учраас та хэд хий хоосон зугаа цэнгэл хөөх гэхээсээ илүү өөрийнхөө дотоод галтай холбогдсон тэрийг бүтээлчээр илэрхийлээд түүнтэйгээ холбогдоод ямар нэг бодтой зүйлийг бүтээгээрэй гэж зөвлөмөр байна. Материйн орд, материйн мандалд, нар, сар. За материйн ордны хувьд энэхүү астрологийн шинжил нь та хэдийн суур буюу гэр бүлийн орчин, амьдардаг гэр орон тань, гэр бүлийн гишүүд, сэтгэл зүйн хувьд аюулгүй байдал, үндэс угсаа суур, хувийн амьдрал зэргийг тань илэрхийлдэг гэр дээр тохиож байгаа хнаа. Ингэснээрээ та ямар нэг байдлаар энэ жил нүүх, гэр бүлийн хувьд нүүдэл судал хийх, засвар хийх, за түүнээс гадна гэр бүлийн гишүүд нэмэгдэх, хасагдах, сэтгэл зүйн хувьд ямар нэг байдлаар үндэс угсаанаасаа ямар нэг өөрийн гэсэн ийм шарахтай байсан бол түүнийг ангаах, өөрийн сэтгэл зүйн хувьд илүү тайван доктортой суурийг бий болгох шаардлагатай жил ирсэн байна. Ингэснээрээ зарим материудын хувьд бүх зүйл илүү практикл байхаар байвал зарим материудын хувьд бүх зүйлийн гүн гүнзгий сэтгэл зүйн мэдрэмжүүдийг нь өдөөж өгсөн байх болно. За ингэснээрээ энэхүү жил ямар нэг байдлаар та үр дүнд чиглэсэн буюу хийжсэн зүйлдээ бардаа түүнийхээ араас хөөх гэхээсээ илүү таны үндэс угсаа буюу бүх зүйлийн суур тань хаана байдаг вэ гэдэг рүү чиглэсэн буюу тэрийг үл ойшоохоо болохыг шаардсан жил болж өгч байна. Ийм учраас гэр бүл, үндэс угсаа, хамаатан садан, эхнэр нөхөр, хүүхдүүдтэй анхаарал халамжаа сайн тавиарай. Хумхын орд, хумхын мандалд, нар, сар. За хумхын ордны хувьд энэхүү жил нь таны 3 дугаар гэр дээр буюу харилцаа холбоо, ярих, бичих, багшлах, за сурах, заах, ямар нэг байдлаар ойр богино хугацааны аялал, ур чадварууд зэргийг илэрхийлдэг гэр дээр тохиож байна. За энэ гэр дээр нь мөн Плуто буюу дэлхийн ван гараг байрласан байгаа учраас та өөрийгөө бусдад илэрхийлэх байдал нь илүү хүчтэй. Тэгээд таны дуу хоолойг бусдад илүү нөлөө бүхий болгож өгсөн жил болж байна. Ингэснээрээ энэхүү жил ямар нэг байдлаар та контент хийдэг бол контент нь өсөх боломжтой, бусадтай холбоотой илүү ийм чухал харилцан яриануудыг өрнүүлэх, за ямар нэг байдлаар шинэ ур чадвар эзэмших үгүй сурч эхлэх, илүү олон аялах үгүй бол ойрын богино цагийн хугацаанд байсан гэсэн шилжин сууших нүүдлэх боломжтой. Түүнээс гадна ямар нэг байдлаар ямар нэг зүйлийг хэлэхгүй дууга хориод байсан бол түүнийг хэлэх урам зориг гарч ирэх бөгөөд та үгээрээ бусдад нөлөөлж чадах үз илүү хүчрхэг болох болно. Тийм учраас энэхүү жил та юу гэж хэлнэ, юунд ямархуу байдлаар хандна гэдгээс хамаарат бүх харилцаанууд тань, боломжууд тань болон амьдралын чиглэлүүд тань өөрчлөгдөх болно. Ийм учраас өөрийнхөө дуу хоолойг сул дорой гэж үнэлэх хэрэггүйгээр өөрийнхөө дуу хоолойг бусдад болоод олон түмэнд хүргэх чухал шүү. Цаг нь ирсэн шүү гэж хэлмээр байна. Загасны орд, загасны мандалд, нар, сар. За загасны ордны хувьд энэхүү бүх зүйл нь та хэдийн
Хоёрдугаар гэр дээр буюу мөнгө хүрэн санхүү, өөрийгөө үнэлэх үнэлэмж, за бодит таны одоо эзэмшдэг материалын эд зүйлс, тогтвортой байдал, таны үнэт зүйлс зэрэг илэрхийлдэг гэр дээр тохиож байна. За ингэснээрээ магадгүй сүүлийн 2 сарын төгсгөлөөс одоо 3 дугаар сарын энэ үеийг хүртэл та хэдийн хувьд маш ийм эргэлзэн мантай нэлийн хэцүүхэн хугацаа өнгөрсөн болов гэж бодож байна. Одоо болохоор та хэд бүх зүйл одоо илүү бодлого ухаанснаатай зэгцрэн ямар нэг байдлаар одоо орлого олох стратегидаа өөрчлөлт оруулах, үгүй бол өөрийгөө илүү үнэлэхийг шаардах, үн одоо мөнгө хөрөнгө ямар нэг байдлаар үйлчлэгээ үзүүлдэг бол түүндээ одоо цалингаа нэмүүлэх талаар ярилцах, үгүй бол өөрийнхөө үйлчлэгийг илүү өндрөөр үнэлэх, өөрийгөө үнэлэх үнэлэмжийг илүү баттгах, хүчтэй болгох. За түүнээс гадна сэтгэл зүйн болон оюухан бодол санааны хувьд ямар нэг байдлаар мандтай байсан бол одоо илүү практикл сонголт шийдвэрүүдийг гаргах боломжтой нөхцөл байдал бүрдэж өгч байна. За тэгэхээр энэ астрологийн шинэ жил маань ямар нэг байдлаар та өөрийгөө золисон байдлаар бүх зүйлд хандах юм бол буюу хэд зөөлөн байх юм бол өөрийгөө алдах боломжтой гэдгээ ухаарад өөрөө өөрийнхөө үн цэнийг бусдад илүү мэдрүүлэх хэрэгтэй. За түүнээс гадна таныг үнэлэхгүй байгаа газар өөрийнхөө эрч хүч энергийг зарах шаардлагагүй гэдгийг ухаарсан жил болох болов уу?